Хоёулаа дуулын уран сайхны киноны сэтэл авсан зүйл бол Балабанов хоёулаа дуулын хоёулаа за одоо орчин үед болж байгаа иймэрхүү үйл явдлууд даймаар юм байна хэмээн бодсны үндсэн дээр энэ зохиолоо бичсэн. Энэ амьдралыг буюу үзүүлэх гэж байгаа энэ зүйлсийг чинь бид нар бас нэг нөгөө талаас нь харсан уран бүтээлүүд бас хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Энэ дөрвөн манууд энгийн нэгэн жирийн нэгэн хүн биш шүү дээ. Сэтгэл зүйн бол одоо ерөөсөө л өөрчлөлтөө гимтсэн хүн юм байна. Хоёулаа дуулын уран сайхны киноны Хулангийн охины гол дүрд тоглож байгаа. Бүтээл хийчихсэн. Онц сонирхолтой гоё юм хийчихсэн. За хүмүүсийн амьдралд нөлөөлөх хүч, сэтгэл зүйд нөлөөлөх хүч киноноос юм ойлгосоо гэдэг зүйлийг л агүй хард юм байна. Кастингийн үед бол өөрийгөө таниулах гээд тэгээд тэр нөгөө гайхалтай боломжийг хүлээж байгаа тийм залуустай ажиллах айгүй дуртай. Бидний объектууд бол ерөнхийдөө голдуу балгас, хуучны тэгээд 90 оны одоо айлын тогтчлт гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлүүдийг агүй хайж явлаа. Кинон дээр яг уу би одоо Солонгогийн дүргээд яг гол дүрийн найзын дүрийг бүтээгээд явж байгаа. Ер нь бол анхны маань дүр учраас бүх сэтгэлээ гаргаж хийхийг хичээгээл явсан. За зураг авалтын хувьд гэх юм бол энэ кино маань өөрөө зохиол нь хүн дэвтэр бараан кино байгаа. Харин бидний хувьд гэх юм бол зураглаач гэрэлтүүлгийн хувьд ажиллахад бид бүхэн энэ бараан кино гэдэг заавал зураг авалтаа хүнд нөхцөлд нэг хийхийг хүсээгүй. Яагаад гэвэл хүнд очиж байгаа мессеж чинь хэцүү хүнд байгаа боловч бид бүхэн аль болох арай хөнгөн маягаар хийхийг бид бүхэн ярилцж чад ажилласан байгаа. Одоо манай эрэгтэй гол дүр Шанагийн дүр байгаа. Батнаа маань үнэхээр мундаг одоо дүртэй ордог. Үнэхээр дүрээ бол бас аягүй сайн судалдаг, ажилдаг. Миний бас энэ дүрийн маань онцлог гэх юм бол бас эсрэг. Тэгтээ энэ хүн яг эсрэг юм уу гэж харах юм бол хүмүүст зөв гаргалгааг хэлж өгч байгаа. Өөрөө яаж тэр амьдралынхаа зөв чиглэл рүү явж байгаа вэ гэдэг юм дүрийг илэрхийлдэг. Зураг авалтын үед бол мэдээж зургийн талбайд нэлээд олон зүйлүүд өөрчлөгдсөн. Гэхдээ ер нь бол киноны үндсэн санаанаас огт гажаагүй. Азаа их ийм дүр өмнө ийм дүр дээр өмнө нь бол ерөөсөө ажиллаж байгаагүй. Тэгээд өөрийг нь арай өөр өнцгөр харуулах. Тэгээ бас ингээд хэр чадвартай мундаг жүжигчин бэ гэдгийг нь бас ингээд дахин нэг батлах тийм гоё дүр юм шиг санагдсан. Тэгээ халууны маань дүр болохоор ингээл нэг одоо Монгол бүсгүй дүүтэйгээ амьдардаг. Халууны сэтгэл зүй болвол ерөөсөө би бол хамаагүй. Хүн бүхэл зүйлээ тэмтэрнэ гэдэг зүйл дээр л ерөөсөө халууны сэтгэл зүй очсон. Манай намширын дүр дээр тоглосон юм бах. Үнэхээр нэг нэгнийгээ амар сайн мэдрээд ингээд явж исэн гэх юм уу? Манай киног үзсэн хүмүүс ч хэлвэл тийм зүйл бидэнд тохиолдвол яах вэ? Эсвэл магадгүй бид нар тийм байвал яах вэ гэсэн тэр мессежийг л манайхан одоо үзэгчд маань аваасаа гэж хүссэн тий. Үзэгчдээс нэг зүйлийг асуумаар байна. Эрүүл гэж ямар хүнийг хэлж байгаа юм бэ? За эрүүл бус хүнийг одоо ямар зүйлээр бас тодорхойлох юм бэ? Энэ бол ерөөсөө 5 баярын л ертөнц. Гэхдээ мэдээж энэ 5 баярын бодож байгаа энэ ертөнцийг маш олон хүмүүс бас үзээсээ ойлгоосоо гэж бодож байгаа.